Сайн уу хүүхдээ. Өнөөдөр манай музей дээр 32 дугаар сургуулийн өмнөч багштай 3-р ангийнхаа үргэлжлэрсэн байна. За найзуудаа дүүд хүүхдийн музейтэй танилцахад бэлэн үү? Бэлэн. Шинэ зүйл сурахад бэлэн үү? Бэлэн. За тэгвэл хэдүүлээ орж музейтэйгээ танилцъя. За найзуудаа хэдүүлээ дүүд хүүхдийн музейтэйгээ танилцлаа. Та нарт юу сонирхолтой санагдав? Цагдаа галт командын хувцснууд илүү одоо судалж илүү ихийг мэдхэд хүргэсэн байна. Тийм үү, мэрэгжлийн гудамж гоё санагдсан уу? За одоо юу ийн гэж бодож байна? Тийм, шинжлэх ухааны туршилт хийж үзэн те. За хэдүүлээ туршилтаа хийж эхлэхээс өмнө баг болоо хуваагдчихъя те. За та нар хүсснээрээ баг болоо хуваагдчих. Бид нар туршилтаа хийж үзэхээр дүүдэн хүүхдийн музейн лаборатори дотор орж ирсэн байна. За найзуудаа та нар индикатор гэж сонсч ирсэн үү? Үгүй. За тэгвэл өнөөдөр хэдүүлээ шүлтлэг зүйл гэж юу вэ? Индикатор гэж юу вэ гэдэгтээ танилцах нэ. За одоо хэдүүлээ туршилтаа эхлэе. За туршилтанд биднэрт аяга хэрэгтэй. Тодорхой нь харагддаг аяг байх юм бол илүү сайн. Энэ зүйлийг ашиглаад индикатортай танилцах нэ. Энийг юу гэж бодож байна? Тийм энэ нунтаг болохоор куркума гэдэг амтлагч баггүй хоолны амтлагч. Энэ болохоор байгалийн индикатор. Энэ дотор куркумин гэдэг бодис агуулгаддаг. Тэр нь болохоор энэ зүйл хүчлэлэг үү, шүтлэг үү гэдгийг таних боломжийг биднэрт олгож өнгөө уургадаг гэсэн үг. За хэдүүлээ яаж өнгөө уургах вэ гэдгийг хамтдаа харцгаая. Ус хийгээд За тэгэхээр индикатор гэдэг чинь хүчлэлэг эсвэл шүтлэг зүйл өнгөө өөрчлөлтөг бодисыг хэлдэг байна тий. За одоо хэдүүлээ энэ усан дотроо байгалийн индикатор буюу куркумагаа хийгээд сайн хутгахчий. За бүгдээ хийгээрэй. Ийм шар өнгөтэй болтол нь л хийхэд хангалттай. За тэгээд талбай аваад сайн хутгаад найруулж. За хэдүүлээ турмеркийг найруулад ийм шар өнгийн уусмал гаргаад авчлаа тий. За энэ турмеркийн дотор байдаг куркумин гэдэг индикаторын онцлог нь болохоор зөвхөн шүтлэг бодисыг таньдаг байхгүй юу? Эсвэл саармаг бодисыг таньдаг. Саармаг гэхээр юу юм шиг сонсогч байна. Саармаг гэдэг яг өнгийн өөрчлөхөд амар хэцүү. Хэцүү тий. Наа чи өстө зөв шүү. Ингээд хүчлэлэгч биш, шүтлэгч биш. Яг тэр хоёрын голд байгаа бодисыг саармаг гэж нэрлэдэг байхгүй юу? За энэ ингээд шар өнгөтэй байхдаа бол ер нь саармаг юм байна гэдээ ойлгочих болно. За тэгэнгүүт одоо энэ дээр шүтлэг бодис нэмнэ. Энэ юу гэж бодож байна? Бок тэ яаж бок гэхгүй. За хэдүүлээ боко турмерк рүүгээ нэмээд өнгө нь өөрчлөгдөх нь сайн ажиглаа шүү. За хэдүүлээ боко нэмээд өнгө нь яач вэ? Өөрчлөгдчихлөө тий. Угаалгын нунтаг ямар байгаа нь бол шүтлэг юм байна шүү дээ тий. Шүтлэг учраас бидний хувцсан дээр байдаг бохирдол толбыг арилгадаг бахан тий. Хэдүүлээ тийшээ үзэгч хүүхдүүдтэй харуулъя. Өмнө нь ямар байлаа? Улбар шар өнгөтэй байсан шүү дээ тий. Улбар шар өнгөтэй байсан чинь одоо улаан өнгөтэй болчихлоо тий. За одоо шүү дээ. Энд дээр хүчлэг бодис нэмбэл юу болох вэ? буцаа тэрдээ. Яа. Өмнө нь хэдүүлээ шүтлэг бодис буюу угаалгын нунтаг хийсэн тий. Тэгтэл угаалгын нунтаг буюу шүтлэг бодис дээр хүчлэг бодис нэмчихээр тэр хоёр холилдоод юу үүсэх вэ? Өөр өнгө үүс. Саяны бидний ярьсан саармаг бодис үүсэн шүү дээ тий. За тэгвэл саармаг бодис болох нь үү үзье. Энэ юу юм бол? Хүчлэг лимон. Тийм яг зөв. Энэ гэрт байдаг алюминий цуу байхгүй юу? Алюминий цуу ч амар гашуун байдаг тий. Үнэрлэхэд хүчлэг байдаг тий. Тэгэхээр энэ маань хүчлэг бодис байх нь шүү дээ. За одоо хэдүүлээ улаан өнгийн турмеркийн уусмал дээрээ нэмээд юу болох нь харъя.
Буцаа тэвэндээ орчлоо шүү дээ. Буцаад шар болчлоо тий? Аха. За шар өнгөтэй болно гэдэг чинь саармаг болчлоо гэсэн үг тийм ээ? За сая улаан өнгөтэй юусэн тий? Аха. Тэгсэн чинь буцаа ямар өнгөтэй болчихв? Улбар шар. Улбар шар өнгөтэй болчихлоо. Яг тэндээ болчихлоо тий? Хэдүүлээ хүчлэлэг бодис нэмсэн чинь хүчлэлэг, шүлтлэг хоёр бодис маань хоорондоо холилдоод Хоор саармаг. саармаг болчихлоо тий? Тэгэхээр шар өнгө чинь ямар бодис хэлдэг гэдэг вэ? Шүтлэг. Шар өнгө. Буцаа шар өнгө гэсэн шүү дээ. Саармаг яг зөв. Улаан байвал Хүчлэг. шүлтлэг тийм ээ. За ингээд байгалийн индикатор куркума гэдэг бодис чинь шүлтлэг байвал улаан өнгөтэй болж хувираад саармаг байвал шар өвөндөө байдаг юм тийм. Индикатор гэдэг маань хүчлэлэг болон шүлтлэг буюу бодисын орчныг таньж өнгөө уургадаг химийн бодисыг хэлдэг байна тийм ээ. Туршилт гэдэг нь болохоор ерөөхдөө бол бодисыг нийлүүлээд илүү сайн юмыг гаргаж авдаг. Эсвэл бол одоо туршилт хийсээр байгаа дамжилтанд хүрэх юм уу? Тиймэрхүү байдаг гэж би бол боддог. Усаа ингээд хийчээд тэгээд дээрээс нь куркума гэдэг одоо тэр нундхаа хийсэн чи улбар шар өнгөтэй болсон. Тэгээд дээрээс нь болохоор дахиад нэг нунтаг хийсэн. Угаалгын нунтаг гэсэн чи улаан өнгөтэй болсон. Тэгээд алюминий цуу хийсэн чи буцаад тэр шар өнгө рүүгээ орцсон. Индикатор гэдэг нь шүтлэгийг хийвэл улаан өнгөтэй болдог, харин хүчлэгийг хийвэл буцаад хэвэндээ улбар шар өнгөтэй болдог. Тиймээс индикатораар дамжуулаад бид хүчлэг, саармаг, тэгэд шүтлэг гэдэг гурван зүйлийг танихад амар байдаг. Амар гоё хөвгөлтэй тэгээд олон зүйлийг мэдэж авсан. Амар сонирхолтой байсан. Тэгээд ерөөхдөө бол бас ийм юм байдгийн байх таа л гэж бодсон. Хурдан өглөө олоосыг ил хүссэн. Тэгээд одоо дүүд хүмүүдээр ангийнхантайгаа туршилт хийгээд тэгээд хөгжилтэй тоглосон. Хэдүүлээ өнөөдөр индикатортай танилцж байгаа тий? Сая бид нар куркума гэдэг зөвхөн шүлтгийг таньдаг индикатор дээр туршилт хийж үзсэн. Одоо харин хүрэн байцааны шүүсэн дээр туршилт хийж үзнэ. Хүрэн байцааны шүүс нь бас л байгальд дагуулдаг индикаторуудын нэг баггүй юу? Гэхдээ куркумагаас ялгаатай нь хүрэн байцааны шүүс, хүчлэлэг, суурлаг, саармаг гэд бүгдийг таньж чаддаг. Харин куркума бол зөвхөн шүлтгийг л таньж чаддаг. За тэгэхээр одоо хэдүүлээ юу хийж үзэх вэ гэхээр та нарт бүгдэнд нь 3 ширхэг хуруу шил байгааз. За бүх шилэндээ ус хий. За одоо 2 дахь шилэндээ дахиад адилхан хэмжээтэй ус хийгээд дээрээс нь сооч хийгээд за 4 албан хийхэд бол. За тэгээд таглаж агаад сайн хутгаад сэгсэрч. Тийм сайн сэгсрээд уустал нь сайн сэгсэрч. Сайн уустал нь сайн сэгсрээ за. Тэгээд за бүгдээрээ хөлөд уусмлаа бэлтцсэн үү? За хэдүүлэнд нь одоо жирийн ус, соодын ус мал байгаа тий. За 3 дахь хуруу шилэндээ болохоор энэ алюминий цуунаас хийгээд бас адилхан хэмжээтэй хийгээд тэгээд тавьчих. За алюминий цуу маань хүчлэлэг шин чанартай, дээрээс нь муухай үнэртэй учраас болгоомжтой харьцсан шүү за. Хамаагүй нүүрэндээ ойртуулж, нүдэндээ ойртуулж бас үнэрлэж болохгүй шүү за. Энэ юу вэ? Хүрэн банжингийн шүүс. Хүрэн банжинг хэрчээд 30 минут буцалгаад 1 цаг хүргөөд гаргаж авдаг юм хүрэн банжингийн индикатор байхгүй юу? За хэдүүлгийнх нь бэлдсэн уус мэдлийг жирийн нүдээр харахад энэ ус байна, энэ нуугс ус буюу алюминий цуу байна,
энэ соодын ус мөл байна гэж ялгаж чадчих юм уу? Чадахгүй юм тий. За ингээ олиод тавьчихвал аль нь ус бол чи өөрөө найруулаагүй хүн орж ирээд харуул ялгахад хэцүү юм. Хэцүү тий. Энэ хоёрыг жишээлбэл харахад хоёулаа л ус юм шиг харагдаж байна тий. Энэ ус шүү дээ. Тэгэхээр ингээ ялгаж чадахгүй байна тий. За тэгвэл одоо хэдүүлээ энийг индикатор ашиглаад аль нь ус вэ, аль нь алюминий цуу вэ, аль нь соодын ус мөл вэ гэдгийг танилцгаая. Хүчлэлэг байвал ямар өнгө үзүүлэх вэ? Хүчлэлэг юм гэхээр та нарт ямар өнгө төсөөлөгч байна? Тэс улаан. Тийм яг улаан өнгө гарах тий. Улаан эсвэл ягаан. Тийм улаан ягаалтар өнгө гарах бах тий. За тэгвэл шүлтлэг бодис байвал ямар өнгө гарах вэ? Улааны эсрэг өнгө гэхэр чинь та нарт цэнхэр. За цэнхэр гарч ирэх нэ. За тэгвэл одоо аль нь сод байна, аль нь алюминий цуу байна гэж тааш үзье. За. Энэ Ус байна тий. тэгээ цэнхэр. Та нар яаж ус гэж таних вэ? Наа чи өнгөнд баг байна. Өнгө нь бараг л хуурахгүй байна тий. Нөгөө хүрэн байцаагийн маань өөрийнх нь өнгө нь гарч ирээд байна тийм үү? За тэгвэл одоо энэ дээр хийвэл ямар болох вэ? Улаан. Улаан өнгөтэй болчлоо тий. Тэгэхээр энэ юу болж таарав? Алюминий цуу байна тий. За одоо тэгвэл шүлтлэг бодис дээр хийвэл цэнхэр болчлоо тий. Тэгэхээр энэ бол соодын ус мөл ах нь тий. За одоо саяны 3 яг адилхан өнгөтэй байсан зүйл маань ямар болчих вэ? Өөр өнгөтэй болчлоо тий. Тэгэхээр одоо бид нэр хараад энэ нь алюминий цуу шүүгээд таньж чадгаар боллоо тий. За одоо тэгвэл бүгдээрээ бэлдсэн ус мөлийн маань өнгө өөрчлөгдөх нүү гэдгийг шалгацгаая. Хүчлэг зүйлс хөвчлийн хэсэглэн хамттай байдаг тий. Жишээлбэл нимбэг байна. Хүчлэг зүйлс чинь ингээ бодоод үзэхээр ингээ лишээ шүлс гарч ирдэ штэ тий. Энэ оранж байна. Тэд нар ч бүгдээр хүчлэг зүйлс. За яагаад эдгээр хүчлэг байдаг вэ гэхээр дотор нь агуулгаддаг молекулуудаас болд юм байна да. Та нар атом молекул гэж тоглож ирсэн үү? Атом молекул гэдэг чинь бодис дотор агуулгаддаг бүр ингээ хүний нүдэнд харагдахааргүй жижигхэн хэсэгнүүд байдаг байхгүй юу? Тэгэхээр бүх бодис дотор атом молекулуудыг агуулж идэг учраас бусдаасаа өөр байдаг байхгүй. Жишээлбэл нэмэгний хүчил, алюминий цуу, сод зэрэг ингээ хоорондоо эсрэг тесрэг хоёр шал өөр молекулыг агуулж идэг учраас нэг нь хүчлэг шин чанартай, нөгөөх нь суйрлаг шин чанартай байдаг. Нэмэгний хүчил, алюминий цуу дотор ус төрөгчийн молекул агуулдаг байхгүй. Харин сод дотор гидроксил бүлэгтэй байдаг учраас суйрлаг шин чанартай байдаг. За тэрийг хэдүүлээ саяны бидний туршиж үзсэн байцааны шүүсийг ашиглаад энэ дотор ус төрөгчийн молекул байна уу? Эсвэл гидроксилийн молекул байна уу гэдгийг таньж болдог юм шүү дээ тий. Тэгмүүд тэдгэрийг таниад манай ус мөл маань өнгөө өөрчлөөд биднэрт харахад илүү амар болгож өгдөг юм. Өнөөдөр маш гоё өдрөөлөө. Тэгээд тоглоомын энэ газар нь ч гэсэн гоё. Тэгээд туршилт хийж байгаа нь бүр гоё. Хүрэн менжин нь хурц юутай ингэж холигдохороо маш хурц өнгө гардаг. Тэр нь улаан. Тэгээд сулдан өнгө яхаар жоохон улааны сулдан өнгө гардаг. Тэгээд содтой бас солихоор цэнхэр өнгө гардгийг мэдэж авсан. Хүрэн манжаа их хурц тэгээд их хүчрэх одоо ингээд юм болохоор ингээд усмас сода мода хэлэхээр ингээд дүн гарч ирдэг. Одоо хүрэн манжангаа хурц ямар ч өнгөгүй усан дээр хийгнүүд өнгө нь хувирч алюминий цов дээр хийгнүүд ягаан өнгө болж байгаа юм аа. Тэгээд зүгээр энгийн усан дээр хийгнүүд нэг жоохон бүтгэн нийл ягаан өнгөтэй болсон. Нэг угс усан дээр хийсэн чинь
цэнхэр өнгө болсон байгаамаа. За өмнөх найзууд маань сая энэ хүрэн байцааны шүүсийг ашиглаад энэ 3 бодисыг хүчлэг үү, суйрлаг үү, сарамгүй гэдгийг таньсан баггүй юу? За хүрэн байцааг чи юм үлээ. Ингээд нэг юм жоохон ягаан дуу байсан. Улаан жоохон ингээд ягаан дуу. Яг зөв. Хүрэн байцаа маань энийг яг ингээд энэ хүчлэг, энэ суйрлаг гэж яг зөв тань чадна гэж бодож байна уу та нар? Чадна. За тэгвэл хэдүүлээ зөв таньсан байна уу гэдгийг шалгаж үзье. Энэ болохоор универсал индикаторын цаас гэхгүй юу? Энэ маань хүрэн байцааг бодох юм бол илүү наривчлалтай үздэг гэсэн үг. За одоо ингээд хэдүүлээ тоог нь харах юм бол 1-ээс 14 хүртэлх тоо байгааз өөр өөр өнгөнүүдтэй. Энэний яг голын 7-гийн тоо бол энэ саармаг гэсэн үг байхгүй юу? Жишээлх юм бол ус бол саармаг буюу 7-гийн ийм ногоон өнгөтэй гарна гэсэн үг. За түүнээс бага тоо буюу улаан руу явах юм бол энэ хүчлэлэг гэсэн үг. 7-оос их буюу 14 рүү яваад ийм хөөх, ногоон, шар өнгө үүсэх юм бол энэ маань шүлтлэг гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр хэдүүлээ энэ универсал индикаторын цаасыг ашиглаад өмнөх туршилт маань үнэн байсан уу, худлаа байсан уу гэдгийг шалгаж үзэх үү? Тэгээ. За тийм. Энэ бол манай өмнөх туршилтаар ус байсан байхгүй юу? Хүрэн байцааны өөрийнх нь чернелийн өнгөтэй байсан. За тэгвэл хэдүүлээ усан дотор индикаторын цаасаа дүрх юм бол ямар өнгө үзүүлэх бол? Яг зөв 7 тий. За тэгвэл хэдүүлээ бүгд яг ийм өнгөтэй уусамлууд авчиг. За энийг бол өмнөх туршилтаар бид нар ус гэж авсан байна шүү дээ. За тэгвэл энэ яг ус мөн үү гэдгийг одоо баталж үзье. Бүгдээрэнд нь универсал индикаторын цаас байгаа тий. Одоо усныхаа таглааг аваад индикатораа дүрж үзье. За дүрийг гаргаад ирчих. Өнгө нь нэг сайн өөрчлөгдөхгүй байна тий. За одоо хэдүүлээ цаасан дээр айл өнгөтэй илүү адилхан байна гэдгийг харъя. 5. Одоо юу? 7. 7-тэй илүү адилхан байна тий. 7 чи юу вэ найзуудаа? 7 чинь Саармаг байна тий. Тэгэхээр манай өмнөх туршилт үнэн байсан байна уу? Үнэн байсан. Зөв байсан байна тий. Хүрэн байцааны индикатор маань усыг саармгаа гэж зөв таньсан байна тий. За. Энэ улаан өнгөтэй бодис ямар юм болов? улаан байж байна. Улаан өнгөтэй байвал ямар байдаг гэлээ? Хүчлэлэг байдаг гэсэн тий. За хүчлэлэг хэмжээ энэ өмнөх туршилтан дээр хэрэгэлсэн халимны цоо юм шиг байна тийм ээ. За тэгвэл энэ яг хүчлэлэг мөн байна уу гэдгийг хамтдаа универсал индикаторын цаасаараа шалгая. Өнгө харъя. Алинтай илүү адилхан байна вэ? 1 3 2-ын голоор байна тий. Тэгэхээр 2 юм шиг байна тийм ээ. За тэгэхээр 7-оос бага байгаа юм чинь ямар үлээ? Хүчлэлэг тийм ээ. За тэгэхээр энийг алимны цуу гэж манай хүрэн байцааны индикатор маань зөв таньсан байна тий. За одоо хамгийн сүүлийнх нь цэнхэр өнгөтэй байгаа юм чинь ямар шин чанартай бодис бол? Цэнхэр өнгөтэй юм чинь энэчнээс харахаар суйрлаг шин чанартай юм шиг байна тий. За сүүлийнхаа бодисыг хэдүүлээ цаасаараа шалгаж үзье. Харах юм бол хэдтэй илүү адилхан харагдаж байна. Суйрлаг тий. За тэгэхээр энэ маань өмнөх туршилтан дээр ашигласан содын ус болох нь шүү дээ. Тэгэхээр манай хүрэн байцааны индикатор зөв таньсан байна уу? Зөв таньсан байна тий. За хэдүүлээ ингээд универсал индикаторын цаасыг ашиглаад өмнөх хүрэн байцааны туршилтыг үнэн байсан гэдгийг баталж чадлаа тийм ээ? Тийм. 7-оос доош нь хүчлэг, 7 нь саармаг, 7-оос дээш нь шүтлэг гэдгийг би ойлгосон. Цэнгэр өнгөтэй уусан руу хийсэн чинь ногоон өнгө гарсан. Ногоон өнгө нь 7-оос их учраас шүтлэг болсон. Ангаараа хамт ном унших туртай, тэгээ тоглох туртай. Дүүдэн музей дээр тоглосон амар гоё, сүрэн гоё байсан. Бүх юм гоёсэн. Одоо бүгдээрээ тассан. Индикатор гэж юу байдаг вэ? Байгаль дээр ямар индикаторууд байдаг вэ? Юунд хэрэгтэй вэ гэдгийг ойлгож авсан бол одоо хэдүүлээ индикатор гэж юу вэ гэдгийг мэддэг хүүхдүүдэд уншиж чадхаар нууц захиа бичиж үзэх үү? Тэгээ. За тийм. Бүгдээрэнд нь захиагаа бичих цаас хэрэгтэй. Одоо хэдүүлээ маш нууц захиа бичнэ. Яагаад нууц гэж байгаа юм бол
Нууц гэдэг чинь ямар зүйлийг нууц гэдэг вүлээ? Ингээд харуулж бодоо. Нийтэд хэлээд бол Олон нийтийн ингээд хэлэхгүй гэдэг ийм нууц. За яг зөв те. Хүнд харагддгүй зүйлийг чинь нууц гэдэг нь шүү дээ те. Хүмүүсийн мэдхгүй, бус хүмүүсийн мэдхгүй зөвхөн миний мэдж байгаа зүйлийг нууц гэдэг те. За яг тэрнтэй адилхан хэдүүлээ ерөөсөө бус хүмүүсийн нүдэнд харагддгүй захиа бичнэ. Тэгвэл тэр захиаг индикатор гэж юу вэ гэдгийг мэддэг хүүхдүүд бол уншиж чадна. За бүгдээрэнд нь ийм жижиг аяг байна те. За одоо аягандаа эхлээд энэ содгоц содноосоо 3 албыг хийж. За бүгдээрээ содоо хийжлээ те. Одоо содон дээрээ аягныхаа тал хүртэл ус хийгээд содын уусмал бэлтгэж шүү за. За тэгээ содоо уустал нь сайдар бутгаад сод нь усандаа уустал нь сайн бутгах шүү. Хоёр талдаа хөвөнтэй мод байгаа шүү дээ. Энийгээ содынхоо уусмал дүүрээд за тэгээд цаасан дээрээ хүссэн захиа эсвэл зураг зурж болно шүү за. За зураг эсвэл хүссэн зүйлээ бичснийхаа дараа цаасаа сайдар хатаа шүү за. За. За хэдүүлгийнх нь бичсэн нууц захиа одоо хатчихлаа тий. За одоо энийг яаж унших вэ? Уншиж болох болов? За нэг аргаар уншиж болно. Хэдүүлгийнх нь ашигласан сод чинь суйрлаг шин чанартай бодис те. Тэгэхээр хэдүүлээ ихний туршилтаар суйрлаг шин чанартай бодисыг куркума ашиглаж таньдаг гэдгийг мэдсэн тийм ээ. Тэгэхээр хэдүүлээ ихний туршилтанд хэрэгэлсэн куркумагаа энэ юу лээ? Үгүй. Гар ариутгагч санитол те. Санитол дотор найруулад энэ маань дотор спирт агуулсан бодис тийм ээ. Тэгэхээр спирт хэдүүлэнд нь нууц захиагаа уншихад туслах нэ. За одоо ингэ сайн найруулад ийм хагас шингэн зуурмаг шиг бүтэцтэй шингэн гаргаж авах нэ. За одоо энэ шингэнээрээ хэдүүлээ захиагаа уншиж болох нь үзэх үү? За тий. Дүүдүү гэж шүү дээ тий. Сая та нар харж чадчихсан мөлөө? Үгүй. Чадахгүйсэн чи одоо чадчихин тий. Сая хэдүүлээ уншиж чадахгүй байсан чинь одоо куркумагаа түрхсэн чинь чадчихин тий. Яагаад гэвэл содыг куркума таниад анч шүтлэг бодис байх шүү гэж таниад улаан үзүүлсэн байна тий. За тэгвэл одоо хэдүүлээ бусад найзуудынхаа турсан зургийг эсвэл бичсэн захиагийг унших уу? Уншия. За тий. Та нар ийм тод улаан өнгөтэй болно гэж бодсон уу? Үгүй. Бодоогүй шүү дээ тий. Цав цагаан л байсан шүү дээ тий. За яагаад ийм тод улаан өнгөтэй болчихвоо? гэд. Энэ соодойгоо ингээд таньдаг нэмээд яг зөв тийм ээ. За бидний ашигласан сод маань дотроо гидроксил бүлэг агуулдаг буюу шүтлэг шин чанартай учраас куркума буюу индикатор ашиглаад ийм улаан өнгөтэй зураг зурж чадлаа тийм ээ.
бид эдийн эргэн тойронд байдаг бүх шингэн зүйлстэй ус эсвэл ундаа бидний уудаг зүйлс бүгдээрээ ингээд дотроо орчинтой байдаг тий. Энэ орчингийн л өнөөдөр хэдүүлээ таньж сурсан баггүй юу? За тэгээд бүх бодисууд хоорондоо ялгаатай атом эсвэл молекул эсвэл ионыг агуулдаг юм байна л да. За тэгээд нимбэгний хүчил жишээлбэл ус төрөгчийн ионыг агуулдаг. Саяны бидний бэлтгэсэн содын уусмал маань харин гидроксилийн ионыг агуулдаг. Тийм учраас содын уусмал маань суйрлаг шин чанартай, харин нимбэгний хүчил маань хүчлэг шин чанартай байдаг байна. За өнөөдөр хэдүүлээ тэрийг ойлгож авлаа тий. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт 32 дугаар сургуулийн 3 б ангийнхан маань оролцож туршилтаа амжилттай хийж гүйцэтгэлээ тийм ээ. Цагаанаар хөвөнгөөрөө цаасан дээрээ зураг зураад дараа нь нөгөө улбар шармаараа зурсан чинь улаан болохоор миний бүр ингээд амар гайхсан. За энийг бас ингээд хийгээд гэртээ туршиж болоо. Манай тэр багш маань ингээд эхлээд бодисуудыг нийлүүлээд энэ цаасан дээр юм бичээрэй гэсэн. Тэгээд би дараад нь хүнээ зурчаад юмаа бичсэн. Тэгээд тэгсэн чи багш нэг юм гаргаж ирснээр за будаарай гэж дээр нь будсан чи ингээд гараад ирчихсэн. Улаан өнгөөр. Яг л ид шидийн захаа шиг байсан. Өнөөдөр бид хамтдаа индикатор гэж юу вэ, хүчил шүлт гэж юу вэ гэдгийг маш сонирхолтой байдлаар мэдэж авч чадсан уу хүмүүстээ? Чадсан. За тэгвэл үзэгч хүмүүстээ хэлчихье. Бид чадсан. Үзэгч хүмүүс маань ч гэсэндээ шинжлэх ухааныг маш сонирхолтой байдлаар мэдэж авахыг хүсвэл Дүүдэн хүүхдийн музейд анги хамгаалноороо ирж шинжлэх ухаантай танилцаарай. Баяртай. Баяртай.